Сайн бацхан уу, манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ бас л нэгэн маш харамсалтай иргэний тухай ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. Мария Ньотис болон Изабелла Салис нар нь Нью-Йорк хотоос урагшаа 18 милийн зайд орших Нью-Жерси мужийн Крэнфорд гэх жижиг хотод амьдардаг бөгөөд маш дотн найзууд. Мариягийн хувьд тэрээр Грекийн Родос гэх арал дээр төрсөн ч түүнийг бага байхад аав ээж нь хүүхдүүдэд дагуулan гэр бүлээрээ Крэнфорд хотод ирэн суурьшснаар Мария Крэнфорд хотод өсөж төрсөн байдаг. Тэрээр сургуульдаа сурахын хажуугаар Cake Artist гээд нэгэн кафед цагийн ажил хийдэг. Дээрээс нь Мария ер нь л гоо сайхны салбарт дуртай, сургуулаа төгсөөд гоо сайхны чиглэлээр сурах хүсэлтэй ийм охин. Эргэн тойрных нь хүмүүс түүнийг гэрэл цацруулсан, сайхан сэтгэлтэй, сэргэлэн маш тусархуу хүүхэд хэмээн ярьдаг. Харин Изабеллагийн хувьд тэрээр мөн л Крэнфордод төрж өссөн бөгөөд сургуулийнхаа болон сүмийн найрал дууны хамтлагт дуулдаг. Тэгээд эргэн тойрных нь хүмүүсийн хэлдгээр сахиусан тэнгэрийн гэмээр сайхан хоолойтой ийм охин. Тэрээр жүжигчин болох хүсэл мөрөөдөлтэй, сургуулийнхаа болон орон нутгийн театрын олон жүжигт оролцсон тоглож байсан маш ээлдэг, тусархаг зантай нэгэн. За 2025 оны 9-р сарын 29-ний даваа гарагийн оройны 5 цаг 20 минутын орчимд Изабелла, Мария хоёр Burnside Avenue гудамжаар цахилгаан дугуй унаад явцгааж исэн. Гэхдээ яг хоёулахна бол байгаагүй. Тэд Мариягийн гэр бүлийнхэнтэй хамт гадуур явж агаад ойрхон байх Bubble Tea-ний газраас Bubble Tea авч уухаар түр холдоод явсан нь энэ. Гэтэл тэдний гудамжаар дугуйтайгаа явж байтал хаа нэгтээс хар өнгийн SUV маркийн машин маш өндөр хурдтайгаар араас нь давхиад ороод ирдэг. Тэгээ үүний дараа тийм маш чанга мөргөлдөх чимээ гараад хоёр охин агаар чидэгдэн унсан. Тэгээ болоогүй охтуудыг мөргсөн өнөөх хар өнгийн машин хоёрын хоёр хүн мөргөчөөд хурдаа цааруулах нь байтугай бүрч хурдаа нэмээд хэргийн газар дээрээс шууд зугтсан байдаг. Харин зам дээр Изабелла, Мария хоёр маш хүн дээр шархтан үлдсэн. За ингээд мэдээж энэ үед Шуурхай албаны 911 дугаар руу осол гарах үед тэнд байсан гэрчүүдийн дуудлагууд тасралтгүй ирж эхэлсэн байдаг. Эхний залгсан эмэгтэй гэрийнх нь урдхан тал нэгэн машин маш хурдтайгаар давхиж ирээд хоёр хүнийг мөргөөд зугтсан талаар болон мөргүүлсэн хоёр хүний нэг нь бүр шидэгдээд зогсоолд зогсож исэн машины доогуур орцсон ямар ч ухаангүй. Харин нөгөө мөргүүлсэн хүн нь бас л хол шидэгдээд ухаангүй байгаа ч гэсэн амьсгалж байгаа талаар нь хэлээд түргэн тусламж хурдан явуулаарай хэмээн операторт хэлсэн. За үүний дараа өөр нэг эрэгтэй бас залгаад хоёр өсвөр насны охин машинд мөргүүлчлээ. Хоёулаа ухаангүй байна, амьсгалахгүй байна, маш аюултай осол боллоо хэмээн мэдээлдэг. Ингээд түргэн тусламжийнхан болон цагдаагийн ажилтнууд хэдхэн минутын дотор хэргийн газар дээр ирдэг. За түргэн тусламжийнхан тэр доор нь Марияг түргэний тэргээр Rayway эмнэлэг рүү анхны тусламж үзүүлэхээр аваад явсан бол харин Изабеллагийн бие нэлийн хүнд байсан болохоор нисдэг тэргээр түүнийг Нью-Йорк дох эмнэлэг рүү аваад явсан байдаг. Хэдийгээр эмчнэр болон эмнэлгийн ажилтнууд охтуудыг аврахын тулд байж болох бүх л аргаа хэрэгэлсэн боловч харамсалтай нь Мария, Изабелла хоёр эмнэлэгт хүрэгдээд удалгүй нас барцгаасан. За энэ үеэр мөрдөгчөд яг юу болсон талаар болоод яг ямар машин охтуудыг мөргөөд зугтсан талаар тэнд байсан гэрчүүдээс мэдүүлэг аваад дараа нь өнөөх хосол гаргасан машин болон эзнийг нь хайж эхэлдэг. Тэгсэн удалгүй бараг 30 минутын дараа гихтэл өнөөх хосол гаргаад зугтсан машин хосол гарсан газраас ердөө ганцхан гудамжны зайтай хаягдсан байгаа нь олдсон. Тэр машин нь 2021 оны Jeep Compass SUV маркийн машин. Мөрдөгчид тэрхүү машиныг олох үед машины урд хэсэг нь бүрэн хэмхрээд шатхуун нь доороо гоожод байжсэн. Тэгэхээр осол гаргасан машин хүртэл ийм болсон гэхээр хөөрхий Мария, Изабелла хоёр яг ямар хүнд гэмтсэн гэдг нь бол эндээс харагдаж байгаа. За цагдаа нар тэрхүү машины бүртгэлийг нь шүүж үзээд хэний машин байна гэдгийг нь шалгаад үзтэл уг машин нь осол гарсан газраас ердөө хагас милийн зайд хүүтэйгээ хамт амьдардаг нэгэн эрэгтэй машин гэдэг нь удалгүй тогтоогддог. Цаашлаад мөрдөгчүүд мөрдлгөө үргэлжлүүлж авах явцдаа тэр хавийн оршин суугчдад хандан ослын үеэр хэрвээ үүднийх нь хяналтын камерт эсвэл машиных нь хар хайрцагт нь ослын үеийн дүрс бичлэг хадгалагдсан үлдсэн байх юм бол цагдаагийн газар руу илгээж өгнө үү хэмээн оршин суугчдаас хүсдэг. Тэгээ энэ хүсэлтийн дагуу маш олон хүмүүс үүднийхээ хяналтын камерын бичлэгийг болон хар хайрцагны бичлэгнүүдээ цагдаагийн газар руу илгээсэн. Тэгсэн тэр дундаас нэг бичлэгэн дээр Hillcrest Avenue гудамжинд байх нэгэн айлын үүдний хяналтын камерт осол гарахаас хэдхэн минутын өмнө буюу 5 цаг 19 минутын орчимд хар өнгийн Jeep Burnside Avenue руу чиглэн давхиж байгаа нь бичигдэн үлдсэн байдаг. Тэгээ үүнээс яг 13 минутын дараа өөр нэг хяналтын камерт хар цамц хар богино өмдтэй нэгэн эрэгтэй ослын газраас холдон хурдан алхаад явж байгаа нь мөн бичигдэн үлдсэн.
Ингээд цагдаа нар тухайн машины бүртгэл болон гэрчүүдийн илгээсэн видео бичлэгүүдийг шалгаж үзээд с ิจ гтнийг бол маш хурдан олоод авдаг. Гэхдээ гол зүйл нь с ิจ гтэн насанд хүрээгүй хүүхэд. Тиймээс байцаалтын дараа с ิจ гтний нэрийг олон нийтэд зарлалгүйгээр төр хугацаагаар түүнийг суллаад явуулсан байдаг. За үүний дараа мөрдөгчүүд өнөөх SUV машинд техникийн шинжилгээ хийгээд үзэхэд осол гарах үед с ิจ гтэн 25 майлын хурдны хязгаартай бүсэд 70 майл цагийн хурдтай давхиж байсан нь тогтоогддог. Уг нь бол тэр хавь тэр чигээрээ орон сууцны бүс. Тэгээ болоогүй осол гарсан үеийн нөхцөл байдлаас нь харахад Изабелла, Мария хоёр араасаа мөргүүлсэн бөгөөд араас нь ирж яваа машиныг огт хараагүй. За машиныг ойртоод ирэх үед нь анзаарсан байлаач тэдэнд зайлс хийх хугацаа огт байгаагүй. Ингээд энэ бүхнийг мэдэж авсан цагдаа нар энэ явдлыг зүгээр нэг золгүй осол биш, харин зориудаар үйлдсэн хэрэг буюу урдаас төлөвлөсөн хүн амны гэмт хэрэг байж болцшгүй юм байна хэмээн сэжиглэж эхэлдэг. Тэгээ мэдээж охтыг амь насаа алдсны дараа тухайн хотын бараг л бүх хүмүүс гашуудаад өөрсдийнх нь амьдардаг жижигхэн амгалан тайван хотод нь ийм аимшигтай зүйл болсонд бүр итгэж ядчихсан. Дээрээс нь цагдаа нар с ิจ гтний нэрийг нь нууцлж исэн болохоор хэн ийм аимшигтай зүйл хийвэ гэсэн асуулт хүн болгоны дунд гарч ирдэг. Гэхдээ Мариягийн гэр бүлийнхэн эсрэгээрээ тэд ерөнхийдөө бүр анханасаа гэмт хэрэгтэн баригдахаас ч өмнө хүртэл хин энэ бүхэнд хариуцлага хүлээх ёстой вэ гэдгийг гадралцгааж исэн. Тэгээ удалгүй хотын бусад оршин суугчид ч гэсэн ер нь бол гэмт хэрэгтэн хинбэ гэдгийг нь олж мэддэг. Учир нь Марияг амь насаа алдахаас өмнө хэдэн сарын турш түүнтэй хамт нэг сургуульд явдаг 17 настай Винсент гэх хүү Мариягийн араас нь дагаж мөрдөж түүнийг дарамтлажсэн байгаа. Винсент болохоор зэрэгэлдээ байх өөр нэг жижигхэн хотод амьдардаг. Тэгээ аав нь цагдаагийн ажилтан. Цаашлаад аав ах нь бас өөр нэг хотод цагдаагийн дарга хийдэг. Тэгээ Винсент гэх энэхүү этгээдийн хувьд тэрээр ихэнх цагаа цахим орчинд өнгөрүүлдэг юм байлаа. PlayStation дээр тоглоом тоглоод YouTube дээр шууд дамжуулалт хийдэг. Дээрээс нь Instagram болон TikTok дээр Winnie Bat 18 гэдэг нэрээр 40 мянга орчим дагагчтай. Тэгээ осол гарсны дараагийн орой буюу 9-р сарын 30-ны орой Винсент YouTube дээр шууд дамжуулалт хийсэн байдаг. Тэгээ Винсент өрөөнийхөө харанхуйв дээр гэрэлд буудан дээр суугаад бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдрийн лайв өмнөхөөсөө арай өөр байх болно хэмээн хэлээд лайв стримээ эхлүүлсэн. Гэтэл бичлэгнийх нь сэтгэгдэл хэсэг дээр хүмүүс шууд л ослын талаар бичээд түүнийг буруутгаж эхэлсэн байгаа. Тухайн сэтгэгдлүүд дээр чи яахаараа хүмүүсийг мөргөж унгаадیں, чи солиотой мó, чи тэднийг алчлаа, харгас алуурчин гэх мэт ийм сэтгэгдлүүд байсан. За энэ үед Винсент сэтгэгдлүүдийг уншиж ирснаа юу ч болоогүй юм шиг өөрийг нь үзэж байгаа хүмүүст хандан та нар ингэж сөрөг юм бичих тусам миний алгоритмыг дэмжиж YouTube-ээс мөнгө олоход минь тусалж ийн гэдгээ мэдэж гин үү хэмээн хэлсэн байдаг. Дараа нь тэрээр бичлэгийнхаа сэтгэл хэсгийг нь хаагаад дараах зүйлсийг ярьж эхэлсэн. Тэрээр ярихдаа зэрэгэлдээ хотод харамсалтайгаар 2 охин машинд мөргүүлж амь насаа алдсан эмгэнэлтэй зүйл болсон байлээ. Гэхдээ интернетээр маш их худал мэдээлэл тархаж байгаа. Энэ хэргийн ард хүмүүсийн мэдэхгүй олон зүйл байгаа. Цаг нь болохоор дэлгэрэнгүй ярина. Одоо бол би энэ талаар олон нийтэд ярих эрхгүй байгаа. Энэ болж байгаа бүхэн миний сэтгэл зүйд маш хүн дээр тусч байна. Би худал гүтгэлэгт өртөөд маш их дарамтанд байгаа хэмээн ярьсан байдаг. Цаашлаад Винсент өөрийгөө би бол 17 настай, сайхан гэр бүлтэй, сайн хүүхэд. Энэ бүх зүйлийн жинхэнэ хохирогч нь бол би. Тэр 2 охинд тохиолдсон зүйл намайг буруутгах ёсгүй хэмээн ярьдаг. Гэхдээ Винсент ингээд тоглоом тоглоод цахим орчинд ийм мили балаа юм яриад удаан суугаагүй. Мария Изабелла хоёрыг амь насаа алдснаас ердөө 2 хоногийн дараа буюу 10 дугаар сарын 1-ний өглөө мөрдөгчөд 17 настай Винсентийг 2 удаагийн 1-р зэргийн хүн амны гэмт хэргийн с ิจ гтнээр баривчилсан байдаг. Үүнээс 2 хоногийн дараа буюу 10 дугаар сарын 3-ны оройны 6 цаг 56 минутанд цагдаа нар Винсентийн гэрт нэгжлэг хийх зөвшөөрөл гаргуулж аваад нэгжлэг хийхээр гэрт нь очдог. Тэгээ өмнө нь хэлсэнчлэн түүний аав нь өөрөө цагдаа хүн. Тэгээ аав нь нэгжлэг хийх зөвшөөрөлтөд танилцаад цагдаа нарыг гэртээ оруулсан бөгөөд цагдаагийн ажилтнууд цаг гаруй хугацаанд нэгжлэг хийж хэд хэдэн хайрцаг эд мөрийн баримтуудыг гэрээс нь хуран авсан байдаг. За энэ үед мөрдөгчөд Винсентийг Мария Изабелла хоёрын амь насыг санаатаагаар хөнөөсөн хэмээн үзэжсэн ч мөрдлөгийн явцад гарч ирээд байсан гол асуулт нь яг яагаад Винсент энэ бүхнийг хийх болсон бэ гэх асуулт. Яг яагаад 17 настай хүү аавынхаа машиныг унж гараад 70 майл цагийн хурдтайгаар давхиж очиод санаатаагаар гим зэмгүй 2-2 охины амь насыг хөнөөх болвоо. За түрүүн хэлсэнчлэн Винсент Марияг хэдэн сарын турш араас нь дагаж дарамтлагдаг байсан.
Гэхдээ бүр үүнээс ч өмнө олон жилийн өмнөөс эвгүй аюултай зан чанарууд түүнээс ажиглагддаг байсан ч хэн ч үүнийг нь анхаараагүй, сүртэй зүйл гэж бодоогүй. Винсентийн эцэг эх нь түүнийг 4 настай байх үед нь салсан байлээ. Үүний дараа тэрээр аавынхаа хамтаар амьдрах болсон. Харин ээж Жюдийн тэдний амьдардаг газраас 6 маилийн зайд байх Элизабет гэх хотод амьдардаг. Гэхдээ ээж Жюдигийнх нь хувьд сэтгцийн зарим нэг асуудалтай байсан болохоор Винсент ээж дээрээ тийм ч ойр орхон очиод байдаггүй. Ер нь бол Винсент том болох тусмаа тийм нийгэмшиж чаддаггүй, бусадтай харилцахтаа муу ийм хүүхэд болж өсөж исэн байгаа. Тэгээ сургууль дээрээ бол маш дүрсгүй бас зөрүүд. Багш нартайгаа хүртэл байнга сүргөөцөлдөөд дандаа л ер нь асуудал тарьдаг. Тэгээ ахлах сургуульд орох үед нь түүний зан авир улам бүр хэцүү болсон. Тэрээр 2025 оны эхээр өөр ахлах сургуульд суралцж исэн ч сургууль нь хэтэрхий том олон хүүхэдтэй гэх шалтгаанаар удалгүй сургуулаа солиод Cranford Achievement Program буюу CAP гэх хөтөлбөрт шилжиж орсон. Тэгээ энэхүү хөтөлбөр нь ер нь бол сургуулийн орчинд дасан зохицоход бэрхшээлтэй, нийгэмшилт болон сэтгцийн тусламж шаардлагатай сурагчдад зориулагдсан ийм сургалт. Тэгээ энэ хөтөлбөрт хамрагддаг 60 орчим сурагчдын нэг нь Мария байсан. Мария Cranford ахлах сургуульд сурж агаад дараа нь 2025 оны намар энэхүү сургуультанд шилжиж ирснээр тэд анх танилцаад ер нь бол тэр дороо л өстөн дайснуучийг байх болсон байдаг. Цаашлаад Мария тухайн үед нэг хөвгүүнтэй үерхчихсэн байлээ. Түүний үерхчихсэн хөвгүүнийх нь хэлж байгаагаар Винсент Мариягийн нүцгэн зургийг цахим орчинд цацна гэж түүнийг заналхийлжсэн удаатай. Гэхдээ тэр нь яг жинхэнэ бодит зураг бол байгаагүй. AI-аар янзалсан хуурамч нүцгэн зурагнууд. Тэгээ Мариягийн найз хөвгүүн нь Instagram-аар Винсент рүү чат бичээд найз охиныг маань 50 орхио гэдгээсэн чинь Винсент хариуд нь тэр өөрөө надаас уучлалт гуйхгүй бол би түүнийг 50 орхихгүй. Би өмнө нь өөр охтуудыг ч ингэж хорлож исэн. Одоо дахиад ч ингэж чадна. Чи харин над руу ингэж олон юм яриад авах юм бол AI ашиглаад найз охины чинь нүцгэн зургийг хийгээд олон нийтэд цацчин шүү гэж сүрдүүлсэн байдаг. Ингээд Мария охин сүлдээ бүр аргаа бараад энэ асуудлыг сургуулийнхаа захиргаанд мэдэгдээд сургуулийн захиргаанаас нь энэхүү асуудлыг маш ноцтой авч үзэн Винсентийг сургуулиас хөөгтөрөө тулдаг. Үүний дараа Винсент өөрийнхөө лайв стрим дээр нэг охин намайг худал зүйлд буруутгаад байгаа. Сургууль болон цагдаа нар ямар ч баримтгүй байж манай аавыг байлцуулахгүйгээр намайг байцааж бүр тодорхойгүй хугацаагаар сургуулиас гаргах шийдвэр гаргасан хэмээн гомдлон ярьсан байдаг. Тэгснээ хэдэн 7 хоногийн дараа тэрээр дахин лайв хийгээд нөгөө хэрэгчээ хэрэгсэхгүй болцсон. Ямар ч байсан сургуулиас бол хөөгдөөгүй хэмээн хэв нэг яриад сууж исэн. Гэхдээ энэ явдлаас хойш Винсент сургууль дээрээ эргэж очиагүй. Гэрээрээ цахимаар суралцаж эхэлсэн байлээ. Тэгээ ингээд хийсэн хэрэгтэй ямар ч хариуцлага хүлээхгүй өнгөрцөн нь түүнийг улам л аюултай зан авиртай болгосон гэж хэлж болно. Түүнийг гэрээсээ цахимаар хичээллэж эхэлснээс хэдэн 7 хоногийн дараа буюу 8 дугаар сарын 24-нд түүний аав Жеф цагдаагийн газар руу залгаад "Хүү маань намайг Перцтэй шүршигчээр шүршээд машиныг маань унаад зүхтчихлаа" хэмээн цагдаад мэдэгддэг. Харин үүнээс 2 хоногийн дараа буюу 8 дугаар сарын 26-нд ээж Жюдийн цагдаа руу залгаад экс нөхөр нь хүүгийнх нь утсыг хурааж аваад гэрээсээ хөөцөн тэгээ хүүгээ хаанагааг нь мэдэхгүй тул хүүдээ санаа зовоод байна хэмээн цагдаад мэдгдсэн байдаг. Гэтэл үүнээс дахиад 2 хоногийн дараа буюу 8 дугаар сарын 30-нд Винсентийн аав Жеф дахин цагдаагийн газар руу залгаад хүү нүүрт нь гар хүрээд гэр орноо сүйтгээд галзуу мэд аашлаад байгаа талаар мэдээлсэн. Ер нь бол аавынх нь энэхүү цагдаад өгсөн дуудлагуудын дараач гэсэн түүнд албан ёсны ямар нэг хэрэг үүсгэж ял шийтгэл оногдуулаагүй. Ингээд ямар ч хэтгэл авалгүй бүх хийсэн хэрэгүүддээ зөв зөвөр өнгөрсөн Винсент улам даварч Мария руу янз бүрийн зурвас илгээн түүнийг дарамталж айлган сүрдүүлж эхэлсэн байдаг. Тэгээ бараг хэрэг гарахаас өмнө 2 сарын турш орой болгон Мариягийн гэрийн гадаа Винсентийн машин зогсож байгааг хуршүүд нь олон удаа олж харсан. Ер нь бол гатаа харанхуй байсан ч утасных нь дэлгэцэн гэрэлд Винсентийн царай тодорхой харагддаг байсан болохоор хуршүүд нь түүний царайг бүр маш сайн мэддэг болцгоосон байсан. За гэтэл дараа нь 9-р сарын 4-нд цагдаагийн газарт Мариягийн хаяг дээр дуудлага ирдэг. Тэгээ цагдаагийн ажилтнууд энэхүү дуудлагын дагуу Мариягийн гэрт нь яваад очисон чинь гэр бүлийнх нь бол огт дуудлага өгөөгүй, гэрт нь ямар ч асуудал гараагүйгээд бүр бүгдээрээ гайхацгаагаад буу юм болсон. Тэгсэн чинь Винсент тэдний гэрийн хаягаар нь худал дуудлага өгсөн болж таардаг. Тэгээ болоогүй үүнээс бараг 7 хоногийн дараа буюу 9-р сарын 10-ны оройны 11 цагийн үед дахиад л цагдаагийн машинууд Мариягийн гэрийнх нь үүдэнд дуудлагын дагуу ирлээ гэд хүрээд ирсэн. Тэгээ энэ нь мэдээж мөн л хуурамч дуудлага байсан байж таардаг.
Энэ дуудлагыг хэн өгсөн гэдг нь яг тодорхой тогтоогдоогүй. Олон нийтийн утаснаас залгасан ийм дуудлага байсан юм байлаа. Гэхдээ ер нь бол Винсентээс өөр хэн ийм юм хийхвтэй. Тэгээд цагдаагийн ажилтнуудтай ярилцж байгаа үедээ Мариягийн ээж нь замын эсрэг талд зогсож исэн машинд Винсент сууж байгааг анзаарсан. Тэгээ ээж нь тэр дорн цагдаа нарт Винсентийг зааж өгөөд тэнд сууж байгаа тэр хүүхэд удаа ингээд манайд хуурамч дуудлага өгөөд байна хэмээн тайлбарладаг. Тэгээ цагдаа нар Винсент дээр явж очиод түүнтэй уулзаад удалгүй Винсентийн аав нь ч гэсэн ирээд цагдаа нартай уулзаж ярилцсны эцэст цагдаа нар Винсентэд мөн л ямар ч хариуцлага тооцоолгүйгээр түүнийг явуулсан байдаг. За осол гарахаас 6 хоногийн өмнө Винсент дахин лайв стрим хийгээд Мариягаас өшөө авахар бэлтэж байгаагаа ярьжсэн юм байлээ. Тэрээр хэлэхдээ би шинэ iPhone 17 Pro Max авсан. Харин хуучин iPhone 16-да хуурамч дугаар хийгээд Domino's руу залгаж түүнийг гэрлүүнд пицца явуулна. Тэгээ хүргэлтийн ажилтнанд мөнгийг нь хаалган дээрээс нь түүнээс бэлнээр аав гэж хэлнэ. Чи намайг нүцгэн зургийг чинь цацсан гэж буруутгаад цагдаагийн газарт тэмдэглүүлэх хэрэггүй л байсан юм да хэмээн ярьсан. За үүнээс гадна Винсент ингээд охиныг нь дарамтлаад бөө юм болж явах үеэр Мариягийн ээж цагдаагийн байгууллагт 3 удаа хандсан байдаг. Гэвч цагдаагийн газраас бол юу ч хийгээгүй. Тэгээ бүр Мариягийн гэр бүлийнхэн нь түүний аюулгүй байдалд санаа зовоод Винсентийн эсрэг шүүхээс ойртохыг хориглосон шийдвэр буюу restraining order гаргуулах гэж оролдсон. Гэхдээ Нью-Жерси мужийн хуулиндаа хэрвээ насанд хүрээгүй хүүхэд өөр нэг насанд хүрээгүй хүүхдийн эсрэг албан ёсны эрүүгийн хэрэг үүсгэхдэггүй бол шүүхээс ямар нэг шийдвэр гаргах боломжгүй хэмээн хариу өгсөн байт юм билээ. Өөрөөр хэлбэл цагдаа нар насанд хүрээгүй хүүхдийн үйлдэлийг ноцтой гэж үзээд эрүүгийн хэрэг үүсгэвэл хуулийн дагуу арга хэмжээ авч болдог. Харин цагдаа нар тоохгүй хийж байгаа зүйлийг нь ноцтой гэж авч үзээгүй тохиолдолд шүүхээс тухайн хүүхдийн эсрэг шийдвэр гаргах боломжгүй гэсэн үг. Ер нь бол тэгэхээр Винсент хүсснээрээ Марияг олон нийтийн сүлжээнд ч тэр бодит амьдрал дээр ч тэр нээлттэйгээр дарамтлж исэн гэсэн үг. Гэхдээ цагдаагийн ажилтнууд үүний эсрэг юу ч хийгээгүй. За тийм мэдээж энэ аимшигтай хэрэгээс урьдчилан сэргийлж чадаагүй цагдаагийн ажилтнуудад олон нийт маш ихээр бухимдж байгаа. Тэгээ Мариягийн хуршууд нь хэлэхдээ хөөрхийн охины гэрийн гадаа тэр машин хэдэн сарын турш зогсож байгааг хараад олон нийтийн сүлжээгээр түүнийг дарамтлж байгааг нь үзээд гэр бүлийнхэн ч тэр бүр бид нар хүртэл тэр Винсент гэж итгээдийн талаар сургуульд нь ч тэр цагдаад ч тэр 3 сарын турш мэдээлсэн. Гэтэл хинч түүнийг зогсоогоогүй. Ийм аимшигтай зүйлийг ямар ч гэр бүл амсах ёсгүй хэмээн ярьсан байдаг. За одоогийн байдлаар Винсент шүүх хурлаа хүлээн хоригдож байгаа бөгөөд түүнийг насанд хүрэгчийн хувьар шүүх үгүй юу гэдг нь хараахан тодорхойгүй байгаа. Хоёр охины гэр бүлийнхэн бол түүнд хуулийн дагуу хамгийн чанга ялыг оногдуулахыг шаардж байгаа юм байна. Тэгээ болоогүй мөрдөгчд Винсентийн аав болон авга ахыг нь мөн шалгаж байгаа. Мэдээж гэр бүлийнхэн нь цагдаагийн байгууллагатай холбоотой тул энэ хэргийн мөрдөн шалгах үйл ажиллагаа нэлээд удаан хугацааны турш үргэлжлэх шинжтэй байгаа. Шинжээчдийн үзэж байгаагаар одоохондоо шүүх хурал болоогүй Винсент яг ямар ял авах нь тодорхойгүй байгаа ч гэсэн шүүх хурлын дараа тэрээр насаараа хоригдох ял авах магадлал маш өндөр байгаа гэж ярьж илээ. Тэгээ ямар ч тач шүүх хурал нь болоод Винсент яг ямар ял авах нь тогтоогдоод шүүх хурлын үеэр хэрэгтэй холбоотой илүү олон баримтууд дэлгэгдэх юм бол тэр үед нь бас та хэдтэй энэ хэргийн талаарх мэдээллийг хүргэе гэж бодож байна. За тэгээ энэ хэрэгтэй холбоотой олон нийтэд ил болсон мэдээллүүд гэвэл нэг иймэрхүү байна. Та хэд маань бас энэ хэргийн талаар юу гэж бодож байна? Өөрийн хувийн бодлоод орцгойл хэсэгт үлдээж бусадтайгаа мөн хуваалцаарай. Мөн миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг бол лайка дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинжлэх хийх болгонд та бүхэнд мэдээлэл оч болно шүү. Ингээд дараа 7 хоногт шинэ дугаараар уулзтлаа. Түр баяртай.